Энэ эмэгтэй Монгол хүн биш. Гэхдээ надаас магадгүй танаас илүү Монгол хүүхдүүдийн төлөө хөрөнгө оруулалт хийж авна. Сайн уу? Намайг Julie Value гэдэг. Би одоо Value сангийн Vice President байна. Уламжлалтын хогийн цэгийн талаар бид нар бүгдээр мэднэ. Тэнд маш олон хүмүүс хог түүж, хог дээрээс олсон зүйлсээрээ амьдралаа борлуулдаг талаарч бид нар мэднэ. Тэгвэл одоогоос 10 орчим жилийн өмнө Julie Value гэх Канада эмэгтэй энэхүү дүр зураг, энэхүү хог түүж амьдарч байгаа амьдралаас хамгийн их хөрж байгаа хүмүүс нь хүүхдүүдийг анзаарч 10 орчим хүүхэдтэй өдөр хөнжлөх 100% гэр бүлийнхээ мөнгөөр үүсгэн байгуулж байгаа. Хэдий эцэг нь хог түүж байсан ч гэсэндээ хүүхдүүд дулаан, аюулгүй газар, айцгүй, үлсэхгүй байх гэдэг бол ямар том боломж гэдгийг та бүхний бодоод үзтээ. Тухайн үед жижигхэн гэрт эхэлж байсан энэхүү цэцэрлэг одоо 120 гаруй хүүхэдтэй бүр өөрсдийн гэсэн багш ажилтнуудтай уламжлалтын хогийн цэгийн ойр орчимд ажилладаг цор ганц сайн дурын цэцэрлэг болон өргөжжээ. Мөн хоёр дахь цэцэрлэгээ барьж улсын цэцэрлэг болгон улсад төлөөлөх өгсөн байна. Хүүхэд бүртгэгч боломжийг бий болгох зорилгоор билүүсэн зөвхөн цэцэрлэгээр зохистой хүүхдийн туслан орон нутгийн номын сан хүртэл тогтвортой ажиллуулж үйл ажиллагаагаа хэлсээр байна. Julie Value гэх энэ эмэгтэй 60 орчим настайч зөвхөн сангийнхаа сайн дурын үйл ажиллагааг сайжруулах үүднээс дэлхийн хамгийн урт танилын морин аялал хүртэл зохион байгуулдаг. Мөн дээрээс нь дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс энэхүү морин аялалд оролцож сангийн үйл ажиллагаанд хандив өргөдөг. Яг тэрхүү аяллаас сар гарны дараа саяхан л ихэд 700 км-ийг 10 хоногийн хугацаанд туулах зорилготой морин аяллыг хандив босгох зорилгоор хийгээд дуусчихсан байна. Хэрвээ та Value сангийн үйл ажиллагааг дэмжих хүсэх юм бол bio альцсэл description хэсэг дээр байгаа линкээр дамжуулан сангийн үйл ажиллагааг дэмжиж тогтмол хандивлагч болоорой. Хүүхэд бүрт тэгш боломж.